Тэгээ ер нь энэ үндсэн хуулийн цэцэн үндсэн хуулиас хамарж байгааг хизээ зогсоох юм бэ? Тэр үндсэн хуулийн 2016 оны дүгнэлтэд эргэж харсан ийм зохисгүй юм хийсэн. Тэрнээс болоод өнөөдөр одоо энэ сонгуулийн хуулийн асуудал орж ирж байна шүү дээ. Бид нэр 19 онд үндсэн хууль хэлцэхдээ холимог тогтолцоог дэмжээгүй. Холимог тогтолцоо унсан байдгийг санал хураалтаа. Тэгэхэд буцаагаад их хурл шийднэ гэсэн ийм гачин дүгнэлт гаргасан. Тэгээ тэнд бол одоо тэтгэврийн нас нь хэтэрчихсэн хугацаанд дууссан юм болсод тэгээ одоо үндсэн хуулийн зөрчилтөөс маргааныг шийднэ гэдээ ингэ сууж идэг. Энийг одоо болиулмрын их хурлын дарга. Энэ явуулсан 3 байгууллага нь одоо анхаар. Ер нь үндсэн хуулиасаа эхлээд үндсэн хуулийн цэцээсээ эхлээд Монголын төр дампуурч байна. Энд чинь хулгайтай ялгаа байхгүй. Төрийн эсрэг гэмт хэрэг хийгээ сууж ш тэнд. Үндсэн хуулийнхаа эсрэг гэмт хэрэг хийгээ сууж. Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийгээ сууж. Ард түмэн гишүүнээ сонгохдоо ямар нэг байгууллага дамжихгүй сонгоно гэж 16 онд дүгнэлт гаргачаад одоо болох юм шигээрээ сууж штэ. Зөнцсөн байна. Энэ үндсэн хуулийн цэц тэтгэвртэй гараад зөнцсөн байна. Тийм учраас энэ зөнцсөн улсуудыг буцаа таат. Энэ хууль ус шийд гаргасан улсуудыг эрэггүй хариуцлах хүлээлгэх. Төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн улсуудыг үндсэн хууль төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн улсуудыг ингэж суулгаад яж болохгүй. Энэ ингэж суугаад байх юм бол магадгүй ард түмний хөдөлгөөн болж ард түмэн босох байдал төрнө. Үндсэн хуулийн хямрал гэдэг бол энэ ард түмнийг босгодог. Тийм учраас үндсэн хуулийн цэцгийн гишүүдийг сонгохдоо бид нар маш олон хэмжүүрээр сайн ярьж сонгохгүй болдоггүй. Үндсэн хууль гэдэг бол энэ улс оршин тогтнохын дээд эрх хязгаар. Гэтэл тэрийг нулимаа тэрийг сүйтгэе сууж байгаа улсуудаар өнөөдөр бид нар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт хийгээд байж болохгүй. Энэ асуудлыг төрийн эрх баригч дээд байлгын их хурл нэн даруй хэлцэх хэрэгтэй их хурлын дарга